Hello guys. Өнөөдөр хэдүүлээ хичээлийнхаа хэрэгслийг цуглуулна. Цуглуулна даа. Ер нь бол баг дэйнд л авах ч юм. Тэгэхээр явж хичээлийнхаа хэрэгслийг цуглуулцгаая. 1 2 3 let's switch this up. Энэ дандаа ингээд хүндэрсэн юмнууд байна. Ингээд миний хамгийн сүүлийн жилийн шопинг. Энд чи яах вэ? За байж эндээс юу авах вэ? Цэглэл дэвтэрнүүд авчих. Сая имар дотор миний авах гэсэн A4-тэй дэвтэрнүүд байхгүй байна. Тэгэхээр хэдүүлээ хажуудлынх нь оргил орцгоё. За имартаас гараад оргил орох гэж байна. Энэ бүр засвар хийгээд ойлцсон шиг. За одоо 12 дугаар анги болохоор том дэвтэр амар хэрэг болох хаа. Вау, намар. Энэ хоттойгоо юм шүү дээ. Хин цагтай болохгүй юм. За жимстэй ч гэсэн гоё юм. Бүгд Парисын юм айхаа. Юм юм байна. Ингээд тэгээ энийг зураг нь ямар хамаах вэ? Түүх нийгэм сонгол. Нийгэм дээр их юм бичих байх нэг чи. Хэдий үлээ 5 гэсэн үү? 6 авчихгүй тэгвэл нэг юм. Cry baby гэж юм байна шүү дээ. За одоо эндээс чивдүүлээ. Тууцсан штрик амнаа. За энэ 30 м-тэй ер нь нэлийн их юм байна. Удаан ирэх юм байна. Энийг авчих. 96-тай байна. 96. Энэ гоё юм шүү дээ. Тэр энийг аваад би ч нөгөө нэг битээсангүй. Битчих юм хэлээ. Ха? 60-таас ер нь 10 авчихгүй да. 2 бодол авчих таа юу. За. Энэ хөрх юм шиг тэр хараа. Энэ хойноо ингээд юутай тодруулагчтай. Оо. Энэ хөрх юм. Энэ чирнэлийн гам болгочих. За тэгээд 0.5 зах бас. За ингээд болсон. 12 дугаар ингээд ийм л хэрэг болт юм. Яа, би бүр уурсаж байдаг шүү. Нэг юм хог үүрцэн юм байд шүү дээ би төө. Хойно нэг юм шүүрэн дээрээ хогоо тавьсан. Хоолоо идэхдээ бэлнэ үү? Төрсөн өдрөө тэмдэглэхдээ бэлнэ үү? Би бол идэхдээ бэлэн. Идүүлэхдээ бэлэн. What did he say? Тэр нэг тэян үзэж байхдаа амар сүртэй ингээл барил ингээл бүжиглэл битсэн чинь рекорд дараагүй байл яах вэ? Crazy рүү орноо. Ахаа, Crazy-д очиод уулзцгаая. Тэндээ гоё камераараа зураг даруулнаа. Тэгэх гээд ер нь бол тэгэх гэж ч нүрээ бодсон гэж. Гоё зурагтай болох гэж нүрээ бодсон. Бичлэгийн анзалж байхдаа гарлаа. Саяных дээр бүр ямар амар хүүхэн гарцсан бэ? За бичлэг үзрээ. Хоолноос өмнө бичлэгээ юм гэжсэн аа. Амар өсөөчүүд идчихжээ. 15 гэж байна. Ана одоо бадлт явуулна нэ. Тэнгисийн бадлт. Би сандрахаараа шүлэр болчтой. Та хүмүүс чи өөр урттай юм уу? Харин тийм хугарт юм аа уучлаарай. Би ямар beautiful юм бэ?
За хоолны газраас гарч явж байна. Одоо яа, өдөрсгүй ирээтэй. Одоо яах вэ? Шангрила орж баблти ууна нэ. Яа, өчтөр гадаа суужсэн чинь хажуугаар нэг муур явж байсан аахгүй юу? Тэгээд тэгсэн чи гинт нөгөө нэг манай найзын өвөр дээр ингээ үсрээ гараад ирвэл яах вэ? Матчатай баблти авлаа. Зэ. Үнсээ урамшуул явж байгаа юм. Үгүй авлаа. Яа би матчанд хайртай. I love matcha. Үлдсэн амьдралдаа өдөр болгон матча ууна. The next day. Тэгээ би гэртээ ирсэн байна. Тэгэхээр одоо хэдүүлээ авсан юмнуудаа unbox хийгээд задлж үзчихье. Тэгэхээр ер нь бол миний авсан юмнууд болохоор хичээлийн хэрэгсэл, тэгээ хувцас, нүүр будаг гэх юм уу? Нэг ийм 3 юмд хуваагдж байгаа. Тэгэхээр хэдүүлээ хичээлийн хэрэгслээ задлж үзье. Хичээлийн хэрэгсэл болохоор би яг ихэнх юмнуудаа ер нь бол өмнө жил хэрэгжилж исэн юмнууд нь байгаа болохоор нэг олон юм нэмж аваагүй. Гэхдээ яг дууссан юмнуудаа бол нэмж авсан. Oh my god, би ямар их юм авсан юм бэ? 1 2 3 4 5 6 12 14 тооны дэвтэр авсан байна. Хоёр нь олонгод амар зузаан дэвтэр, тэрийгээ олонгод нөгөө математикийг сонгоно бохгүй. Тэгэхээр зузааныгаа сонгондоо хэрэглээд бус хичээл дээр нэмэх дэвтрүүдээ хэрэглэнэ. За 12 тооны дэвтэр авсан. 1 2 3 4 5 ширхэг том A4-ийн дэвтэр авсан байна. Эднэр дээр болохоор яэш өгөх ч юм уу эсвэл айгуу чухал хичээлүүдэд тэмдэглэнэ. Одоо би нийгэмдэр яэш өгөх болохоор нийгмийн хичээлүүдээ ийм том дэвтэр дээр тэмдэглэнэ. Тэгэхээр том дэвтэр 5-ыг авсан байна. Тэгээд тууцын штрик авсан байна. Та тууцын штрик хэрэглэдэг бол заавал тууцын штрик авч хэрэглээрээ. Ингийн штрикийг ингээд түрхээд ингээд хатаад яах ихээр бүр ингээд амар лайтай байдаг штэ. Тууцын штрик. Энэ бүр 30 м юм байна. Ер нь бол тууцын штрик амар хэрэгтэй. I love тууцын штрик. Тэгээд 0.5-ын харандааны запас авсан байна. Математик дээр ингээд юу муу зурна штэ. Юу гэдэг лээ. Хичээлээ хоолтойгоо холиод идсэн юм бах та. You dumb fucking bitch. I'm gonna fuck you. Ингээд ямчсан зурдсан штэ. Тэг ингээд дүрс мөрсөө ингээд олон өнгөөр зурдсан штэ. Тэгэхэд ийм өнгөтэй балнууд амар хэрэг болдог. Тэгээ ийм бал авсан байна. За тэгээ мэдээж араас нь балны запас авсан. Ер нь бол нэг балныхаа запасын солиод хэрэглээд болохоор ингээд болсон. Бас та нарын ийм дардаг балн дуртай юу эсвэл ингээд ийм тагийг онгойлгодог зеро дуртай юу? Зүгээр зеро дуртай хүмүүсээ хэл имжлэгнээс одоо гараарай гэхгүй. Ер нь бол дардаг бал бол хамгийн гоё. Өмнө жил нөгөө хамаг юм дуусаад би бүх юмаа ингээд багцлаад авсан болохоор одоо бол нэг аваад байх их юм байхгүй байлаа. За тэгэхээр дараагийнх руугаа оръё. Хувцас. За хувцас гэх юм бол би ийм зүгээр энгийн цагаан пүүд захиалж авсан. Энийг бол юун дээр ч өмснө. Өнгөн дээр ч өмснө, юбхэн дээр ч өмснө. Тийм ер нь бол бүх юм дээр өмснө. Тэгээ миний шунал дуусаагүй дахиад нэг пүүз авсан байна. Энэ болохоор хар Adidas байна. Миний нөгөө нэг өмсдөг гэсэн Vans урагдсан байхгүй. Тэгээд ямар ч хар пүүзгүй болцсон байсан. Тийм болохоор хүндээс хаяа хар пүүз хэрэгтэй. Цүнх авсан. Энийг гэхдээ би саяхан аваагүй. Яг 100 эхэлж байхад би яг хичээл орохоор өмсөндөө гэж бодож авсан. Тэгээ авсансаа хойш нэг л удаа зүсэн. Нэг би хичээлдээ үүрий гэж бодож байгаа. Энэ айгу хөөрхөн байгаад. Тэгээд сүүл нь өгн би шилэн тэрхүү авах гэжсэн тэгээд марчиж та нар авахаа мартсан байвал бас энийг үзээд санаад тэгээд одоо гарч аваарай. Хувцсны төрлийн юмнууд маань бол ингээд болцсон. Би сая 5 сард хичээл амархаас өмнө цагаан цэнхэр цамцаа дахиад нэг авсан байхгүй юу. Тэгээд нэг сар өмсөөд ерөөсөө өмсөөгүй. Тэгэхээр трийгээ өмсчихье гэж бодож байна. За одоо болонгууд би шинэ авсан будагнуудаа харуулъя. Би сая хэд хоногийн өмнө Шанхай аялчаад ирсэн байхгүй юу. Тэгэхээр удахгүй Шанхай влог орно. Тэгээд Шанхайд нөгөө нэг охтууд нь бүр амар гоё боддог заяа. Тэгээд яг өөрсдийнх нь авдаг дэлгүүрлөө нь очиод юм үзсэн чинь бүр ингээд дотроос ингээд бүр ингээд аазгаа хөдлөөд тэгээд би ийм сормоос авсан. Би ингээд ийм бүтэн том сормоос нааж чаддгүй байхгүй юу. Тэгэхээр ийм жижиг сормоос айгүй хэрэгтэй байдаг. Сормоосны цавуутай нь бас хамт ингээд авсан.
Тэгээд ийм Judy Doll-оос ийм berry өнгөтэй gloss авсан. Би яг ийм улаан дууч юм шиг, ягаан дууч юм шиг их тийм завсрын berry өнгөнд амар дуртай байхгүй юу? So cute. За тэгээд дараа нь болохоор ийм контур авсан. Энэ нөгөөнийг TikTok дээр амар од болоод байсан шүү дээ. It's gonna stay because it's Urban Decay гэдэг. Тэгээд тийм Urban Decay ийм setting spray авч үзсэн. Ийм blush авсан. Barbie өнгөтэй ийм цайвар ягааныг авсан. За тэгээд дараа нь болохоор ийм Judy Doll-ийн highlighter авсан. Жижигхэн үнэртэй бас авсан. Энэ болгоод Burberry-ийн Goddess гэдэг бас юм байна. Энэ бас үнэр нь амар таалагдаад тэгээд бас бүтнээр нь авбал дараа нь таалагдахгүй гэж магадгүй гэж бодоод жижигээр нь авсан. Вау. За тэгээд дараа нь юм сормоос дэрвэлж авсан. Энэ бүр амар хямдхан байсан. 4 билүү 5,000 гэж исэн Монгол мөнгөөр. Тэгээ шахаад бүр аимшигтай халуун байсан заяа. Тэгсэн мөртлөө октоодийнх нь будг нь бүр ингээд ерөөсөө урсахгүй амар гоё мат байгаад байсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь энийг хэргэлт юм шиг байлээ. Setting spray. Тэгээд энийг хэргэлж үзэх гээд авсан. За тэгээд будагнууд бол ер нь бол ингээд дууссан. Одоо жижиг сажиг юмнууд гэвэл би ийм сам авсан. Энэ бүр амар хөөрхөн байгаа. Oh my god. My Shayla. My Shayla. Тэгээд дараа нь цүгэндээ авч явах бох авсан. Тэг бохлохгүйгээр нэг өдөрч байж чадахгүй байх гэж боддог өөрийгөө. Миний одоогийн утасны кейс ийм бохгүй юу? Ийм бандажтай бохгүй юу? Тэгээд энэ гой санагдаад арай өөр төрлөөс нь ийм Hello Kitty-тэй bikini-тэй кейс авсан. Yo, so cute guys. Oh my god. Би бас баах ийм эмгэнүүд авсан. Би нөгөө нэг мөнгөлөг биш ийм шаргал эмгэнүүд зүүдэг. Ийм цагирган эмэг, арай жоохон ийм бүдүүн ийм эмэг. Энтлийнхаа хоёр дахь одоо нөхөн дээрээ арай ийм жижигхэн ийм эмэг авсан. Хамт зүүх юм бол ингэж харагдаж байна. Йоо, би яг ийм эмэгтэй болмоор исэн юм аа. Цагирган эмгэн нь бол ингэж харагдаж байна. Нөгөө хоёр эмгэн ийм харагдаж байна. Тэгээд ингэж хичээл орохдоо зориулаад авсан юмнууд маань ингэж болж байна. Одоо энэний дараа би мейкап туториал оруулъя гэж бодож байгаа. Та хэд бас өөр үзмээр байгаа бичлэг байвал доор комент хэсэгт бичээрэй. Лайк дараад subscribe хийгээрэй. Тэгээ миний Instagram энд гарч ийн. Follow хийгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзлаа. Баяр таа.